Наранбантахаас Шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал, Үүсэл хөгжил, Дорот ялагдлын түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. Саяасан масханы өрхөн мөндөд хөгтөөд түүхэн жимээр цуврал лекцний ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн хичээлээрээ бид нэр Чингис хамаг Монголын хаан болж Чингис хаан цолонд өргөмжлөгсөн гэсэн сэдвээр багштайгаа ярилцъя. Өөрөөр хэлбэл Нуус товчооны 3 дугаар бүлэг бүхэлдээ яригдана гэсэн үг. За түрүүчийн нэвтрүүлгээр Чингис Тэмүүжин Тойрол хаан Жамавх гэсэн гурвалсан улс төр цэргийн бүлэглэл мэрэгдийг дайлаар мордож мэрэгдүүдээс бүртээ үжнийг буцааж авсан тухай ярилцаад дууссан. За тэгээд бүртээ үжнийг буцааж авсан энэ үйл явдалтай холбогдуулаад багш нь өнөөдрийн хичээлийн эхэнд Сочгил гатны тухай бас нэг 2-3 зүйл хэлэхгүй болохгүй байна. За Сочгил гатан бол Есүхэ баатрын баг гатан гэж та бүхэн мэднэ. За бүртээ үжнийг мэрэгдүүд ирж олзолж аваад явах үед Хогчин аймгийн хамт баригдсан. Өөрөөр хэлбэл мэрэгдүүдэд баригдаад явсан. За Тойрол хаан Жамавх Тэмүүжин 3-ны ээлж 3 мэрэгдийг довтлоод ялалт байгуулж дөрвж явсан хүмүүсийн дотроос өөрсдөө хайж явсан бүртээ үжин Хогчин эмгэн хоёрын олсон боловч Сочгил гатнаа олоогүй. За тэгээд бэлгүүдээ чин Сочгил гатны баг хөө шүү дээ. Бэлгүүдээ мөн тэр дайлар малдах үйл ажиллагаанд оролцож байсан учраас ээжигээ ирээд тэр хавийн бүхэл газруудаар нэгжиж явсан байдгийн. За тэгээд бэлгүүдийг ирээд ээжигээ ирж явна гэдгийг мэдээд Сочгил гатан уулын модонд зүхтаад гарчихсан байдаг. Учир нь юу гэхтэй зэрэг би одоо язгууртан овгийн хаан хүний хатан байсан хүн. За тэгээ мэрэгдэд олзлогж ирээд хамгийн ядуу зүдүү амьдралтай зар цайлын зарц болоод явж байгаадаа ихэд хэмжээгээр гутаж байна. Тийм учраас би ийм байдалтай байгаагаа бас хүүдээ хараалмааргүй байна гэж хэлээд уулын модон зүхтаад гарчихсан. За тэгээ бэлгүүдээ ээжигээ ирж олон газраар яваад ололгүй ихэд уурсаж тэгээ мэрэгдүүдийг ээжийг минь олж авчирч өгөхгүй бол бараг бүгдийг устган сононо гэж таарсан мэрэгд хүн болгоныг харвуулж намж явсан ийм түүхийг Нуус товчоонд бас тэмдэглэжүүлдээсэн байдгийн. За тэгээд бэлгүүдээ үлээж байгаа олоогүй Сочгил гатан мэрэгдэд үлдсэн ийм түүх бий. За тэгээд энэ Есүхэ мэрэгний баг хатан Сочглыг мэрэгдэд үлдсэнтэй холбогдуулаад түүхчид янз бүрээр ярьдгийн. За нэг хэсэг нь болохтой зэрэг өөлөн ихтэй харилцаа жоохон муутай байсан. Өөлөн хүүхдүүдээ аваад ууланд гарахдаа Сочгил гатныг бүртөөтэй хамт орхиод гарснаас болоод мэрэгдүүдэд баригдсан. Энэ утгаараа өөлөн ихэд гомдсон гомдолдоо болоод буцаж ирээгүй гэж нэг хэсэг нь ярина. За нөгөө хэсэг нь болохтой зэрэг өөрийнх нь том хүү Бэхтрийг Тэмүүжин хасар хоёр харваж алсан штэ. За үүнд нь гомдоод хүүхдээ алуулсан их хүн нэг мөсөн төр олзлогдсон газар мэрэгддээ үлдсэн гэж ярин. За аль нь ч байлаа гэсэн тэгээд Есүхэ баатрын баг хатан Сочгил энэ үйл явдалтай холбогдуулаад мэрэгдэд үлдсэн байдаг юм аа. Чингис хааныг төрсөн үеэс нь эхлээд л энэ бол онцгой хүн болно гэдгийг мэрэгч төлөгчнөр мэдэж байсан гэж бас Монголын Нуус товчоон тэмдэглэсэн байдаг. Энийг юугаар нотолдгоо гэхтэй зэрэг Дэлгүүн болдогт Есүхэ баатрынд Тэмүүжин хүү төрсний дараагаар мэрэгч төлөгчнөр үзээд энэ төрсөн хүүхэд бол онцгой хүүхэд юм аа. Энийг цаашдаа их хайрлж хамгаалж явах зүйтэй гэсэн юм төлөг болгосон гэж. Тэгээ энд буулгасан төлгийнхэн дагуу ойр хавийнх нь улсууд ерөнхийдөө Тэмүүжинг
байнга одоо харж ямар шиг хүн болох нь гэдгийг хянаж явдаг ийм түүх үргэлжилж байсан юм а гэж. Энэ нэг тодорхой жишээ одоо Урайн хаан Жарчидын өвгөн булган өлгөө бариад нялх хүүгээ дагуулад Есүнхэй баатрын дэрж за танад нэг мундаг сайн хүү төрж гинэ. Нэрийн Тэмүүжин гэдэг гэж байна. За би тэр хүүд чинь энэ булган өлгийг бэлгэлээ. Энэ дагуулж яваа хүүгэн одоо боол болгож өгье. Миний энэ хүүгээр тэр мундаг хүүхдээ том болохтой зэрэг нь одоо үүдээ манууж өрхөө татуулж яваарай гэж өөрийнхөө хүүг өгдөг. Энэ хүн хэмгөхтэй зэрэг хожимын одоо Чингисийн их нөхөр Зэлэн байсан. Зэлмийг одоо бүр Чингисийг нэг настай байхад нь дөнгөж төрөөд байж явахт нь авчирч өгч байна штэ. Тэгэхээр өөлөн их юу гэж хэлдэг хүүхдээ зэрэг одоохондоо Тэмүүжин хүү болчир байна. Нэг нас ч хүрээгүй байна. Танд одоо ингэж их хүндэтгэл үзүүлсэн явдал баярлалаа. Та одоо ихэд нутгаа буцаа. Хожим нь одоо Тэмүүжин насан турсан хойно нь Зэлэн хүүг буцаагаад аваад ирээрэй гэж. Тэгээд үнэхээр одоо насан турж Хэрлэнгийн бүрэг эрэг гэдэг газар нутаглаж байхад нь өвгөн Зэлэн хүүгэн дагуулж авсарч ахиж өгч за одоо энэгээр чи эмээлээ давхуулж морио готлуулж яваа гэдэг. Тэгээд одоо энэ Зэлэн бол Чингисийн одоо анхных нь маш том анд. За сүүлдээ олон жил Чингистэй хамт мөр зэрэгсэж аян дайнд явж байсан үнэнч нөхөр нь Чингисийн 9 өрлөг гэж мэдэн тийм ээ. 9 өрлөгийнх нь нэг болсон ийм хүндээ. Тэгээ Чингисийн 9 өрлөг гэдэг чинь ер нь ямар очиртай юм бэ хүүхдүүд. Төр талаасаа авч ярих юм бол төрийн сайдууд. Одоотой харьцуулаад жоохон бүдүүлэг хэлэх юм бол засгийн газрын гишүүд гэдэгтэй адилхан төр талаас авч үзэх юм бол төрийн сайдууд 9 сайттай байсных нь нэг, цэрэг талаас авч үзэх юм бол дандаа маршал цолтой байсан хүмүүс. Цэргийн одоо гарамгай жанжин маршлууд байсан. Тэрний нэг нь одоо их гэж Зэлэн болсон доо. За сүүлд нь Зэлмийн дүү Сүбэдэ ахыгаа дагаж ирж мөн ялгаа байхгүй Чингисийн 9 өрлөгээ нэг болсон энэ тухай багшин дараа яри. Сонин байгаа үстэй тийм ээ. Дөнгөж төрөнгүүт нь одоо хүүхдэн өрхөө татуулж үүдээ мануулж бай гэд өөрийнхөө хүүхдийг авторж бэлгэнд өгнө гэдэг бол үнэхээр одоо тэр Тэмүүжин Чингис гэдэг бол мундаг хүн байжээ гэдгийг энд одоо бас давтаж хэлэхээс өөр арга байхгүй байна л да. За нэгэнт Чингисийг дэлхийн хүн болсонтой холбогдуулаад багш нь бас нэг 2-3 юм ярихгүй болохгүй байна. Сэдвээс жоохон хазааж байж магадгүй уучлаарай. Чингис үл мянганы хүн гэж албан ёсоор нэрлэгдэх. Мянганы хүн. За мянганы хүн гэдэг нь ямар учиртай юм гэхтэй зэрэг 1995 онд Америк нэгдсэн улсын Вашингтон пост сонин гэж бий. Вашингтон пост сонингоос сүүлийн 1000 жилд хамгийн алдартай хүмүүсийг шалгаруулах санал асуулга дэлхийд дахинд явуулсан байдаг. За энэ санал асуулгын дүнгээр Чингис үл мянганы хүнээр тодорсон. За энэ мянганы хүнээр тодорсон энэ явдлын манайхан бас нэг хайхтар сүрхий ач холбогдлогдгүй ч юм уу, учир явдлын олдгүй ч юм уу нэг жоохон бууруулж үнэлээд байдаг ийм талтай. За нэг хэсэг нь болохтой зэрэг за Вашингтон пост сониноос сүүлийн 1000 жилд гарсан 1000 шилдэг хүнийг тодруулсан юм гинлээ. Тэр 1000 шилдэг хүн дотор манай Чингис хаан багтсан юм гинлээ. За хэд хэдэн ч юм тийм ээ 200-д ч юм уу 300-д ч юм уу 999-д ч юм уу 10-20-д ч юм уу багтсан юм гинлээ гэд ингээд нэг орхичихдаг. Нөгөө хэсэг нь болохтой зэрэг Вашингтон пост сониноос сүүлийн 1000 жилд төрсөн шилдэг 100 хүнийг тодруулсан юм гинлээ. Тэр шилдэг 100 хүн дотор одоо манай Чингис хаан багтсан юм гинлээ гэж бас ингээд нэг бүдгэрүүлээ ярьчихдаг. За тэгээд сүүлийн үед багш нэг зураг үтсэн сүүлийн 1000 жилд одоо тодорсон хамгийн шилдэг 100 хүний зураг гэдэг нэг зураг хэвлэгдэж гараад бас нэлээ үнэтэй энтэн зарагж байдаг гэсэнтэй тэр зурган дотор янз бүрийн хүмүүс байна. Одоо энэ байна энэ зураг. Энэ зурган дотор бол одоо сүүлийн 1000 жилд төрсэн одоо 100 шилдэг хүн гээд тэгээ одоо бидний сайн таних хүмүүс ч л байж байна. Оросын Ленин, Сталин, Хятадын Мао Цзэдун, Дэн Сяопин ч байж их шиг, за Ястер Арабын Ясер Арпат ч байж их шиг, өнөөгийн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин хүртэл орчихсон одоо тэр доор сууж байна. За нэг ийм байдлаар 100 хүн шалгаруулсан юм а. Энэ 100 дотор бол одоо Чингис хаан Орос юм а гэсэн байдалтай ингээд яриад байдаг л да. Яг үнэндээ бол Вашингтон пост сониноос 95 онд энэ шалгаруулалт санал асуулгыг явуулаад албан ёсны дүнгийн 96 оны
1-р сарын 2-ны өдрийн Вашингтон Пост-ын 79-оор нийтэлсэн байдгийг. Энэ нийтлэлийн гарчгийг одоо багш нь та бүхэнд нэг харуулах юм. За энэ нийтлийн гарчиг энд байж байгаа миний хөөхтөө тийм ээ. Юу гэж энэ хөөхтөө зэрэг who is гэж байна тийм ээ. Хэн юм бэ гэсэн үг. Одоо та нар англи хэл багшаасаа сайн мэднэ. The greatest гэж байна. Тийм үү? Агуу. Great гэдэг чинь агуу гэсэн үг тийм ээ. Тэгэхээр greatest гэдэг одоо харьцуулсан зэргээр дээш нь гарахаар агуугийн агуу нь хэн юм бэ гэсэн утгатай болоо явж байгаа шүү. Хамгийн сүүлд нь of them all гэж үнэхээр одоо тэр мянганы шилдэг хүнд нэр дэвсэн тэр бүх хүмүүс дотроос чин агуугийн агуу нь хэн юм бэ гэсэн гарчигтай ийм нийтлэл гарч байна да тийм үү. Тэгээд хариулт нь дооронд гарч байна. Чингис хаан of course гэж байна. Тийм үү. Мэдээж Чингис хаан шүү дээ гэж хариултыг өгч байна да. Мэдээж Чингис хаан шүү гэж. Тэгээд яг энэ нийтлэл нийтлэгдсэн өдөр нь болохтой зэрэг 1996 оны 1-р сарын 2-ны өдрийн Вашингтон Пост-ын хэвлэгжээ. Одоо юм сайхан болсон, интернет сайхан болсон цагт бол энийг миний хөөгтүүд хөөгөөд нэг датаад үзчихсэн ч одоо та бүхэнд олдно. За энэ дээр бас нэг багш нэг ахаад нэг тайлбар хэлбэр байна. Тэнд Чингис хаан гэж байна шүү дээ, тийм үү? Яагаад ингэж хэлдэг юм гэхтэй зэрэг ер нь Чингисийн тухай мэдээллүүд Сартуул улсыг дайлаар мордож явах үед энэ Перс, Афган, Ираны чиглэл рүү Арабын чиглэлд нэлээд их олон түүх номонд бичигдэж үлдсэн байдгийг. Тэгэхээр тэр персүүчин өөрсдөө Ч үсэг байдгүй, Ч үсэг хэлж чаддаггүй тийм хүмүүс. Тийм учраас тэр тулгуур зохиол бүтээлүүдэд ихэвчлэн Жингис, тийм ээ, Дингис, Гингис гэсэн 3 янзаар бичигдсэн байдгийг. Тэрний Жингис гэсэн байдлаар нь бичигдсэн байна гэж ингэж ойлгоно. Тэгэхээр бол 1996 он гэхэд Америк бол үндсэндээ Монголыг мэдэхгүй байж л да тийм ээ. Одоогоос 20 жилийн өмнө мэдсэн чих бага мэддэг ийм л байсан. За энэ мянганы хүн гэдэг энэ юмд бид маш том ач холбогдол өгөх хэрэгтэй. Эндээс багшны ямар дүгнэлт хийж байгааг өгөхтэй зэрэг сүүлийн 1000 жилийн хамгийн агуу хүнийг тодруулах гэж дэлхийн 10 том прессийн нэг Вашингтон Пост сонин мэдээж дэлхийд даяар их өндөр боловсралтай түүх мэддэг ийм л улсуудын дунд санал асуулга явуулсан байж таараа штэ. Энэ санал асуулгын дүнгээр Монголын Чингис хаан шилдгийн шилдгээр өөрөөр хэлбэл 1 номероор гарч ирсэн байгаа байхгүй юу? Энд ч одоо агуу үедээ тийм ээ. Ийм агуу бахархууштай ямыг өнөөдөр бид нар доош нь дараад нэг 1000 хүний нэг байсан юм гэнлээ 100 хүн дотор вакцин юм гэнлээ гэж ингэж яриад яваад байж болохгүй миний хөөхтөө. Тийм учраас энийг яг л энэ бодит байдлаар нь тавьж үнэн бодит мэдээллийг үнэн бодитоор нь гаргаж ирэх шаардлагатай. За үүнээс гадна бас зөндөө олон юмнууд байдаг л да. Ер нь дэлхийн түүхэнд хамгийн их олон хүнд хүлээн зөвшөөрөгдсөн тийм үзэл бодол үйл ажиллагаа хийсэн хүмүүсийн жагсаалт гэж байдгийг. Хүндрэлтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн одоо агуу хүмүүсийн жагсаалтанд 1-дүгээрт нь Карл Маркс тийм ээ, 2-дугаарт нь хэн гэж хэллээ багш нь Чингис хаан, 3-дугаарт нь Адам Смит, 4-дүгээрт нь Уильям Шекспир ордог. Ингээд мөн дэлхийд хамгийн их нэр хүндтэй, хамгийн их олон хүнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэдэг одоо ангилал дотор Чингис хаан 2-дугаарт нь явж байна. За дэлхийг байлдан дагуулсан дайм байлдаа хийсэн утгаараа ерөнхийд нь одоо дэлхийн хамгийн мундаг том жанжинуудын дунд бас байр эзлүүлсэн байдгийг. За энэ эзлүүлсэн байран дотор 1-дүгээрт нь хэн байж таарах вэ? Чингис биш ээ миний хөөхтөд. 1-дүгээрт нь Грекийн Александр Македон байдгийг. Александр Македон. 2-дугаарт нь Чингис, 3-дугаарт нь Францын Наполеон, 4-дүгээрт нь Германийн Адольф Гитлер байдаг. Тэгэд энэ олон юмуудыг чинь өнөөдөр Монголыг бол дэлхий нэг сайн мэдэхгүй штэ. Бид бол одоо жижигхэн орн зарим нь тэр хуучин зөвлөлт холбоот улсын 16 дахь бүгд найрамдах улс уу гэж ярина. Зарим нь тэр хятадын нөгөө Монгол уу гэж ярина. Яг тусгаар тогтносон Монгол гэхэр чи 90-ад оны үед нэг мэддэггүй байсан. Энэ үед л одоо 1000 жилийн өмнө амьдарч байсан. Тийм үү? 800 гаруй жилийн өмнө амьдарч байсан. Энэ Чингисийг дэлхийн нийт ингэж мэдээд мянганы шилдгийн шилдэг хүнээр тодруулж байсан ийм түүх байх ээ. Тэр дундаа Вашингтон Пост-ын Америк тодруулж байсан. Нэг юм хэдүүлээ бодъё доо 1000 жил дотор одоо ер нь хэдэн тэрбум хүн төрхөв. 1000 жил дотор олон хүн төрнөө дөө 1000 жил дотор хэдэн тэрбум хүн ажиллаж амьдрах вэ?
тэр ажиллаж амьдарсан хүмүүсээс өөрийнхөө одоо гавьяа зүтгэлээр ингэж мянган жилийн дараагаар үнэлэгдэх хичнээн хүн байх уу? Мянган жилийн дараагаар ч та. Одоо бодоод үзтээ мянган жил гэдгээс нэг хүний насныг дундчаар 60 жил гэдээ бодох юм бол нэг 160 70-аад үе болж байгаа үедээ. 160 70 үе чи юу? Тэр умаар үтэй триллионоор тоологдох байхгүй юу? Тэгэхээр триллионоор тоологдож байсан тэр олон хүн дотроос Монголын Чингис хаан мянган жилийн дараагаар өнөөгийн өөрийн огт мэдэхгүй хүмүүс одоо шилдгээр тийм үү? Хамгийн одоо харамгай хүнээр тодруулж байна гэдэг бол үнэхээр бахархууштай, баярлууштай, огшууштай юм үлдээ гэдгийг багш та бүхэн дахин хэлье. За энэ хэсэг дээр бас энэ Жамуухын тухай нэлээд тодорхой ярих шаардлага байна. Учир нь юу гэвэл зэрэг Тойрол хаан Жамуух Тэмүүжин гэсэн энэ цэрэг улс төрийн гурвалсан холбоо байгуулагдаад мэрэгдийг довтлох үед Жамуух бол одоо их хүчрэхэг болчихсон байсан үе. За нуус төвшин тэмдэглэж хэлснээр Тэмүүжин Жамуух хоёр хоёулаа бага 13-4 настай байхдаа Хэрээдийн Тойрол хааны хоёулаа байсан гэж их тэмдэглэж бичсэн байдгийн. Учир нь юу гэвэл Есүхэ Баатрыг насан ууд болсны дараагаар үүлэн ээж хүүгэн одоо хаан суурьнд суулгах зорилгоор хаан ёс заяг суралцуулах энэ зорилгоор Тэмүүжин хүүгэн тодорхой хугацаанд Тойрол хааныг аваачиж байлгасан гэж ингэж тэмдэглэдэг. За энэ үед нь бол Жамуух бас хоёулаа хамт Тойролд байж за хаан хүн ямар байдгийг, ямар ёс жаягтай байдгийг, ямар эр зоригтой байдгийг энэ бүхнийг суралцаж байсан гэж тэмдэглэсэн байдаг. За тэгэхээр чимбэл Жамуухын удам огсооны талаар бид хэд 2 дахь 3 дахь гишэл дээр өнөөдөр ярьсандаа Бодончор Мөнхөгийн нөгөө дайлаар мордож анхныхаа овог үрдүүлэх үед нэгэн жирэмсэн эмэгтэйг олзолж ирж өөрийн эхнэр болгосон. Тэр жирэмсэн эмэгтэйгээс гарсан овгийнхныг бүгдээр нь одоо харийн буюу Жадаран овгийнхан гэж нэрлээд тэр Жадаран овгийнхны 5 дугаар үедэр Жамуух төрсөн гэж. За энэ утгаараа Жамуух Тэмүүжин хоёр бол овог нэгтэй хоёулаа хяад борж байганы ийм хүмүүс юм байгаа юм. Тэгэхдээ Жамуух бол одоо Тэмүүжингээс өмнө бие даагаад нэлээд их хөлжчихсэн. Нэр хүнд нь өндөрт гарчихсан ийм хэмжээнд хүрсэн цэргийн том жанжин болчихсон үе байгаа юм. За энэ нь ямар тодордгүй хөхтэй зэрэг бүртээ үжнийг мэрэгдүүд ирээд дайр довтлоод аваад явах энэ үед Тэмүүжин хасар бэлгүүдээ 3 Тойрол хаан дээр очиод тусламж гуйдаг. Тойрол хаан болохтой зэрэг за булган дахны чин оронд болторсон улсыг шинэгтгэж өгье. Харвуу булган дахны чин оронд хагцсан улсыг шинэгтгэж өгье гэж би өрдөн та бүхэнд амласан. Тийм учраас амлсан амлалт ёсоор одоо энэ мэрэгдүүд чиний хатныг булааж авсантай холбогдуулаад мэрэгдийг дайранд довтолж эзэлж аваад хатны шин буцааж өгнө. Тэгэхдээ энэ үйл ажиллагаанд бол гурвуулан хамттан оролцъё. За одоо надыг хэлж өгнө гэж Жамуухад мэдээ хүргээд Жамуухыг одоо 2 түмэн цэрэг аваад тэр болцсон газраа яваад очив. Би эндээс өөрөө 2 түмэн цэрэг аваад очино. Тэмүүжин Чингис чи өөрийнхөө цэргүүдийг аваад оч тэгээ гурвуулаа хүч хавсран мэрэгдийг дайлар мордё гэж хэлүүлсэн байдгийг. За тэгээ энэ үед бол яг л одоо болцсон цагтаа Жамуух 2 түмэн цэрэг аваад болцсон цаг газраа очихсан байдаг. За Тойрол хаан мөн ялгаа байхгүй 2 түмэн цэрэг аваад очиход Тэмүүжинд бол ер нь тодорхой хэмжээний цэрэг байгаагүй. Зөвхөн одоо бэлгүүдээ хасар мөн түнчлэн өөрийн зэлэм гэсэн энэ хэдэн дайстайгаа цөөхөн тооны цэрэгтэй явж очисон юм түүхэнд харагдаад байдгийг. Тэгэхээр бол энэ утгаараа Жамуух бол Чингисээс өмнө цэргийн талдаа нэлээд их бэгччихсэн их олон цэрэгтэй нэр хүнд нь өндөрт гарчихсан юм байжээ гэж үзэж байна. За мөн нөгөө талаар энэ гурвалсан холбоо мэрэгдийг довтлохын тулд болцсон газраа очиод байж байхад Тойрол хаан Тэмүүжин хоёр болцсон цаг хугацаанаас 3 өдөр хожимдож очдог. Ингээд 3 өдөр хожимдож очиход нь Жамуух одоо ихэд уурлаж Тойрол хаан Тэмүүжин хоёрт болцсон цагтаа ирсэнгүй, хэлсэн үгэндээ хүрсэнгүй гэж нэлээд зэмлдэг. За тэр үед нь бол Тойрол хаан
За одоо бидний буруу үнэхээр болсон цагтаа ирж чадсангүй ямар арга хэмжээ авахыг одоо мөргөн дүүч өөрөө мэдсэгүй гэж уучлал өчөж байдаг. Энэ утгаар бол одоо тэр үеийн Тойрол хаан гэдэг чинь том хаан штэ. Тэр том хаан Тэмүүжин хоёрын өөдөөс ийм одоо хожигсныхын төлөө том үг хэлж байна гэдэг бол Жамуух бас их байр суурь нь өндөр болсон үе байна гэсэн ийм зүйл харагдана. За тэгээд гурвуулаа нэлээ 3 мэрэгдийг дайлар мордож ялаад 3 мэрэгдээс тус бүрдэн өмч хөрөнгө, мал хонор, эмс огт бүгдийг олзлож аваад буцах замдаа Тойрол хаан одоогийн Улаанбаатарын ойролцоо Туулын хар шугуйд үлдээд Жамуух Тэмүүжин хоёр хамтдаа нууж цаашаагаан яваад нэг газраа очиж усаа тэгээ бүтэн жил 6 сар хамтдаа одоо аж төрж амьдэрсэн байдгийн. За ингэж аж төрж амьдрах явцдаа Жамуух Тэмүүжин хоёр нэлийн их ойртож нөхөрлөн. За амьдралдаа одоо 3 дахь удаагаан андгай тангараг тавьж найз нөхөд болсон ийм зүйл бий. За одоо энэ тарагдж байгаа анхных нь онон мөрний мөсөн дээр шагаа солилцож хоёулаа анхны анд болох ёслоо хийж байсан. Энэ үе чинь 12-3 настай. За тэрний дараагаар бас 15-6 хүрсэн хойноо ном сумны болцоо солилцож одоо андгай тангараг тавилцаж анд нөхөр болж байсан. Тэгээ хамгийн сүүлд нь одоо энэ мэрэгдийг эзэлж аваад мэрэгдийн тогтоёо бүхээс олзлон авсан алтан бүсээн Тэмүүжин Жамуухад өгч Жамуух дайр усунаас олзлж авсан алтан бүсээн эвэр цагаан морныхаа хамт Чингисэд өгч ингээ бүсээн солилцоод хоёулаа анд нөхөр болж за тэр очисон газраа их том хэмжээний найр наадам хийж нөгөө түрүүчийн гардагтай нэгэн адилгаар саглагар модны доор өдөр шөнөгүй өвдөг газрыг олчиртал хаврыг газрыг халтартал одоо бүжиг наадам хийж их ялалтаан тэмдэглэж найз нөхөд болсон гэж ингэж тэмдэглэдэг. За тэгээд энэ үедээ жил 6 сар болох явцдаа хоёулаа хоорондоо их сайн нөхрөлхийн зэрэгцээгээр ирээдүйн одоо хамаг Монголын хан хэн болох уу, ирээдүйн нэгдсэн Монгол улсын хаан хэн болох уу гэдэг асуудал дээр бас хоёулаа дотроо бодолтой дойроо сууртай өөрөөсөндөө одоо аваг удмынхныгаа нэгтгэх өөрийн талдаа одоо нэртэй суутай олон баатар язгууртнуудыг татах юм ажиллагаа нэгэн ажил хийгдэж байсан байдаг юм а. За тэгээд жил 6 сар хамт амьдарсныхаа дараагаар хоёулаа нутаг сэлгээд нүүж явах явцад Жамуух Тэмүүжин тэлэндээ за Тэмүүжин андаа адууны бэлчээрээ бодож нэг хэсэг нь уулан шахад буй Хоны ямааныхаа бэлчээрийг бодож нэг хэсэг нь гол шахаж буй чи ер нь юу гэж ойлгож байна уу гэж асуудаг. За тэгээд энэ үгнийх нь учир насрыг сайтар ойлгоогүй Тэмүүжин цаашаагаа яваад их нүүдлийн дунд хөсөг тэргэн дотор мухлаг тэргэнд явсан өөлөн ихтэй очиод за Жамуух нэг ийм утгатай үг хэлж байна. Адууны бэлчээрээ бодож нэг хэсэг нь ууланд шахаж буй Хоны ямааныхаа бэлчээрийг бодож нэг хэсэг нь усандаа шахаж голд шахаж буй гэж байна. Энэ ер нь ямар учиртай үг гэхээр хажуунаас нь бүртээ хэлж байна. За Жамуух ханд ер нь жоохон тийм уйдамтгай хүй юм гинлээ. Амтан ах トゥ тэгж ярьдаг. Одоо жил гарan бид нэр хамтдаа айл сахалт болж явлаа. Одоо биднээс уйдж гон тэр юм байлгүй те ойлгож чадаад байх явахтай тусдаа одоо нутаглаа өөр газар амьдрал гэсэн утгатай үг байна. Тийм учраас Жамуух одоо энд буух гэж байгаа бол хэдүүлээ цаашаагаа яваад холдоод буучихъя гэсэн ийм санааг бүртээ үжин одоо Тэмүүжин тэлдэг. За тэгээд энэ санааг нь Тэмүүжин хүлээж аваад шууд цаашаагаа нэвтнүүгээд одоо бидний түрүүчийн лексэн дээр гарсан хар зүрхний хөх нууртан ирж нутагланда. Сэнгүүр горхны хар зүрхний хөх нуур гэдэг бол одоо Чингис хааны хамаг Монголын хаан дөргөмжлөгдсөн газар. За тэгээд энэ хаан дөргөмжлөх газраа хөрөлцөж ирж бууж байгаа түүхэн ингэж гарч байна. За тэгээд хамаг Монголын хаан дөргөмжлөгдөх тэр үеийн талаар багшиндаг хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгüүрт нь хар зүрхний хөхн уртан ирээд буучихсан. Ирээд буух явцад нь бол ер нь мэрэгдтэй хийсэн дайлар мордох дайн байлдааны үед бол онцгой их гарамгай баатарлаг байсныг одоо тухайн үеийн аймаг овгод бол шагшин магтаж байсан. Тийм учраас ер нь ирээдүйд энэ Тэмүүжин гэдэг хүнийг дагуул одоо бид хожоотой юм байна. Ирээдүйн Монгол улсын хаан бол энэ Тэмүүжин болох юм байна гэсэн ерөнхий одоо тийм сэтгэгдэл ихэнх хүмүүсийн дунд төрсөн юм шиг байгаа. Тэгээ Жамуухаас салаад хар зүрхний хөхн урд хурж ирэхэд нь бол 20 давг одоо
Тэмүүжин дагаад нүгэд ирчихсэн байдгийн. Тэр дотор бол бүр жамуухын өөрийнх нь авуг нэгт одоо хорчи зайран хүртэл хамтдаа ихэд нүгэд ирчихсэн. Мөн Тэмүүжний өөрийнх нь одоо бүр ургийн алтан хучир сачавихи энтер гэсэн одоо том язгууртнууд бүгдээрэн Тэмүүжин дагаад нүгэд ирчихсэн ийм байдгийг. Энэ бол одоо 1189 оны зуны ихэнх сарын шинийн 16, 17-ны өдрүүдэд нүүж ирсэн гэж бодоход шинийн 18-ны өдөр хамаг Монголын тухайн үеийн одоо нэр хүнд өхөө хаад язгууртнууд алтан гочир сачавихи энтер гэсэн хүмүүс нийлж хуралдаад Тэмүүжинийг хамаг Монголын ханд өргөмжилж Чингис хаан цол олгох ёслолын ажиллагаа зуны ихэнх сарын шинийн 18-ны өдөр Сэнгүр горхны хар зүрхний хөхн урд болж Чингис хамаг Монголын хаанд өргөмжлөгдөнө. За энэ хамаг Монголын хаанд өргөмжлөгдөлтөө бас зүгээрч нэг бэрхшээл саадгүйгээр шууд яваад өргөмжлөгчдөггүй. За ихэнх хаад ноёдуудыг өөрсдийн ээлж дараалан өөрсдийнхөө язгууртнуудыг хэн хаан болох уу гэдэг асуудлыг хэлэлцэж, за алтанд хаан болох санал тавина, хучир таан болох санал тавина, сачавихи таан болох санал тавина. Тэгээд хадин ч хүлээж авахгүй өөр хоорондоо тэмцэлдээ өрсөлдөөнтэй байсан учраас тэд нар бүгдээрээ санал нэгдээ Тэмүүжин чи өөрөө хаан болоо, бид одоо чиний төлөө инкс зүтгэж нэгдсэн Монгол улсыг байгуулахын төлөө санал нэгтэйгээр зүтгэе гэж тангараг тавьсаны улмаас хамаг Монголын хаанд өргөмжлөгдөхийг Тэмүүжин өөрөө зөвшөөрсөн байдгийг. За энэ удаа өнөөдрийн цуврал лекцний эхний хэсэг дуусж байна. Баяр таа.